Тэгээ атмаа гэхээс илүү одоо би ч нэг компани захиралчтай. Би ч тэр компани захирлын хүү штэ. Би ч одоо баян айлын хүүхэд юм байгаа штэ. Би ч одоо тийм сургуульд сурдсан штэ. Одоо тэгээд явцын дунд одоо би нэг ийм болох гээд байгаа штэ гэдгийг одоо илэрхийлж байгаа амьдралын зорилгын амбиц байна. Сайн тэгээ муу юм уу алийг ч хамаагүй хийж ич одоо нэрд гарах. Өөрийгөө дүүйлгэх, төвхөнд үлдэх. Одоо нөгөө генесийн номд бичигдэнэ гэдэг шиг тийм ээ. Нобелийн шагнал авна гэдэг шиг тийм ээ. Одоо дэлхийд нэрээ дуурсгах одоо болж өгвөл дэлхийд гарах гэдэг шүү дээ. Нөгөө дуу байгаа шүү дээ. Нэг өдөр нэг насаар ингийн байснаар нэг өдөр хаан байсан дээр гэлдвэл тийм. Тэр бол нөгөө одоо тухайн хүний амбиц ах нэ. За ингээд эдгээр 7 үед бол эгогийн үзэгдэл. За тэгээд энэ эго үгийн төлөв бол өөрөө хоосонд хүрэх зам. Хоосонд хүрэхэл одоо аргачлал одоо юм л да. Хүн хоосон бах юм бол ер нь тэгэл тийм штэ. Энэ дэлхий дээр байгаа олон сая хүмүүс бүгдээрээ л энэ одоо эгоны 7 үе таалгаар ахин дэвшээ дэше явдаг. Энд уягддаг тийм ээ. Энд чинь ингээд суугаад үлдчихдэг. Би ердөөсөө нэг ийм л байх хэрэгтэй байна. Гэтэл уг нь бол эго үгүй мэдрэмж бол мэдлэг байхгүй, мэдрэмж байхгүй юм. Эго үгүй мэдрэмж. Тэгэхээр нэг өсөндөө бол ингээд үйлгүй тэнгэр бол дүрсгүй байдаг шүү дээ тийм ээ. Ямар ч нэгэн дүрс байхгүй, ямар нэгэн одоо зүүдэл байхгүй, хязгаар байхгүй, ямар нэгэн хувирал байхгүй. Ингээд одоо амар амгалангийн туйлын дээд түвшин бол энэ бидний дээр байгаа тэр цэнхэр номин сайхан тэнгэр байна. Тийм ээ. Ямар нэгэн одоо хувьслаггүй. Тэгвэл энэ наан байгаа олон үйл байдаг шүү дээ. Хувьсаал байдаг, хувираал байдаг, тэ янз бүрийн хэлбэр төрстэй болоод л байдаг, тэ. Тэр үйлнүүд бол нөгөө эгоны үзэгдлүүд байдаг. За тэгэхээр бол яг энэ хүн гэдэг чинь өөрөө ерөөсөө энэ хорвоо дэлхий дээр эгогүй амьдрна гэсэн ойлголт бол ер нь байдгүй юм байна л да. Энэ хоёр эгог хоёуланд нь одоо хоёр янзын эго байна л да. Нэг нь болохоор нөгөө хоосон үгүй болтлоо явсан тэр нэг өсөндөө бол ангижрах байд тийм ээ. Бүр ангижраад хитэдэд явцсан нэг эгоны төвшин байна. Эсвэл бүр тэрэндээ уягдаад ингээд те нөгөө албан тушаалдаа уягдаад юм уу эсвэл нөгөө нэр төрдөө уягдаад ингээд эсвэл нөгөө идэж ухамдаа уягдаад сууждаг нэг эго. Тэгэхээр нөгөө амьдрал угаасаа өөрөө хоёр юмнаас бүрддэг гэж бид нар ярьдаг тийм арга билэг хоёрын нэгдэл юм аа гэдэг. Тэгэхээр нөгөө арга ухааны эго бол нөгөө дүрстэй мөн чанартай байдаг бол бэлэг ухааны эго бол дүрс байхгүй мөн чанартай бичдэг байдаг байна. Тэгэхээр эго төгс хэлбэртэй одоо болтлоо хөгжсөн хүн бол их ховор идэг юм байна л да. Нэг өсөндөө нөгөө хоосон чанарт хүрсэн хүн бол их ховор идэг юм байна. Дандаа эго бол дутуу хөгждөг юм байна. Тэгэхээр нэг өсөндөө ингээд жишээр ярих юм бол болж гүйтсэн жимс бол нөгөө болцсон ингээд болчхороо өөрөө тасрагдсан газар ундаг шүү дээ. Тэгээ нарны одоо эрчим те тэр ингээд хангалттай ингээд тижээгдээд тийм ээ одоо унах цаг нь болцсон учраас газар ундаг. Энэ бол нөгөө одоо төгс хэлбэртэй болтлоо хөгжсөн тийм одоо дүр гэсэн үг. Гэтэл нөгөө нэг дутуу болцсон жимс гэдэг чинь ингээд зүгдээл гэдэг те ингээд зүгдээл одоо мөчрөөс унахгүй зүгдээд гэдэг те энэ бол нөгөө хөгжиж чадаагүй дутуу хөгжөд байгаа эго гэсэн үг те. Тэгэхээр энэ хоёр эгоны уг нь аль алийг бид нар дамждаг юм байна л да. Хизээ нэгэн цагт те ямар нэгэн төрөлтөө дамждаг юм байна. Тэгэхээр нөгөө эхний 1 2 төрний одоо 7 үүд байгаа те тэрний эхний 1 2 үүдэнд хүмүүс л ихэнхдээ хүлэгдээд хоцорсон байд юм байна. Тэр эхнийх нь болохоор өдөөсөө өөрх нь материаллык төвшөндөө хүн анхдагч хэрэгцээндээ тулгуурлаад тэнд үлдсэн байдаг. Тэгэхээр хоол секс гэдгээс цаашаа бол гардггүй те энэ ихний 1 2 төвшөнд бол ингээд бодлого хувцас яриад нэг машин тэрэг яриад тэгэл нэг одоо те тэгсэрнээсээ бас ингээд хичнээн сүнслэг байсан ч гэсэн энэ хоол секс хоёр дээр байж л байдаг. Тэгээд ингэдэж штэ тэр хоолыг идвэл нүгэлтэй болно. Энэ хоолыг идвэл бурхан намайг шийтгэхгүй ба. За тэр хүнтэй секс хийх юм бол те одоо юунаас гадуур секс хийвэл бурхан намайг шийтгэх байх. Сүнслэг хүмүүсийн тухай ярьж штэ те. Ингэчүүл одоо би цэвэр сайхан ингээд ямар ч одоо те нүгэл байхгүйгээр ингээд уршаа явах. Бурхан намайг шийтгэхгүй байх ч гэдэг юм. Гэх мэтлээ ингээд сүнслэг байсан ч гэсэн ингээд эхний 1 2 одоо үүд хаалган дээр л ингээд гацтай юм байна л да. Тэгэхээр ихэнх хүмүүс за сүнслэг биш юмаа гэхдээ хүмүүс эхний 1 2 3 дахь үүд хаалган дээр бол ерөөсөө эгого тэрврээд тэнд тоцордог. Тийм учраас бид хөгжихгүй байгаа.
энэ хүний хөгжлийн тухай их яриад л байгаа хүмүүс те ерөөсөө ингээд хөгжихийн сан, сайхан байхын сан, жаргалтай байхын сан, жаргахын сан, амар амгалан амьдрахын сан, эрүүл сарвал байхын сан гэл. Тэгсэн ернээсээ яагаад тэнд ингээд байгаад байгаа ердөөсөө урагшаа хөгжиж чадахгүй байгаа юм гэхэлэр нөгөө бүрэн боловсрсон тэр эгогийн төвшнийг бид нар сургууль багтан зааж өгөх хэрэгтэй гэдэг юм байна. Бүрэн боловсрохын тулд хүн тэр одоо бэлэг ухааны чанд те бэлэг ухааны мөн чанарыг ойлгож одоо хөгжиж чадах юм бол бид тэр нэг одоо өмд хутлын эгонд очиод зогсчдөг юм байна л да. Тэнд ч гацчдөг юм байна. Тэндээ цаашаага явах бүрэн боломж байдаг юм байна. Тэгээд тэр төгс хөгжсөн одоо эгоны төвшөнд хүрсэн хүн бол их цөөхөн байна. Ховорхон байт юм байна. За тийм учраас за асуулт байна. За тэгэхээр одоо тэгээд бүр нэг хитрхи их бүр нэг амар эгот хүмүүс байдаг шүү дээ тий. Би л гэсэн ерөөсөө би л наадах чинь хийдэг. Би л энийг чадна. Би л ер нь ингэх байсан ингээл ерөөсөө би л гэдэг хүмүүс байдаг. Тэгээд энэ хүмүүс ер нь өөрийгөө мэдэрдэг болоо одоо нэг би нэг ийм байгаад их шүү гэд. Эсвэл одоо ядаж ингээ хажуунаас нь хин нэгэн хэлэхээр тэрийгээ бас ядаж тэрийг нас хэлж байгааг нь хүлээж авах чадвартай байдаг болов эсвэл одоо ингээл энэ чихтэй дуусчих одоо яах вэ? Тэгээд азгүй бол энэ чихтэл дууссан шүү дээ. Азтай байсан бол тийм ээ. Бас би ч нэрээ болохгүй байгаа юм байна шүү гэд. Энд чинь бол мэдрэмжийн асуудал 6 дахь одоо мэдрэхүүн асуудал байхгүй юу? Зүгээр 5 мэдрэхүүгээр харьцдаг энэ түрүүний ярьсан хоол секс төр тогтдог биш. Энд чинь бол 6 дахь мэдрэхүүн нарийн мэдрэмжийн асуудал. Би ч нэг ингээд тэтэрхий эготод байгаа юм байна. Би дэндүү ингээд биегээр өвчлөд байгаа юм байна. За ер нь бол энэ чинь нэг тийм тааламжтай бас биш шүү. Би дэндүү магтуулахыг хүсээд байна те. Би дэндүү ингээд нөгөө одоо өөрийг ингээд энд би байна. Би ингээд маш их үүрэг оройл гүйцэтгэж чинь гэдгээ би ингээд хэлүүлэх гээд байгаа юм байна. Яг хүний нөгөө эсрэг тал нь бол би байхгүй шүү дээ. Эгоны эсрэг тал нь би байхгүй байгаа юм. Байхгүй юм чи яах юм? Одоо байгаа нь ингээд хоёулаа сууж байгаа боловч би гараал өвчл байхгүй шүү дээ. Би өнөөдөр энэ чи амьдарч байгаа боловч хэсэг хугацааны дараа байхгүй болчвол тэр байхгүй л эцэд ч одоо нэгсэндээ харьцангуй шүү дээ. Бүх юм тийм ээ. Тэгэхээр бид өөрсдөө нийлээд нэг нийгмийг байгуулж байгаа нийлээд нийлээд бид нар нэг одоо оронд амьдарч байгаа. Нийлээд бид нар одоо нэг сайн сайхны төлөө тэмүүлж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө нэг хоёр хүний л эгон дээр л гацчихаар л нийтээр нь тэр эго тэр хүмүүсийн нөгөө амьдрах уршаац явах тэр зам мөр дээр нь л ингээд хөндлөлтөж байгаа юм л да. Тэгэхээр тэр хүн өөрийгөө мэдэрч ич. Мэдэрнэ гэдэг чинь харагдахгүй зүйл гэдэг хоёлаа байнга гэдэг тийм. Мэдэрнэ гэдэг бол мэдэх гэдгээс чи өөр зүйл. Мэдэх гэдэг бол хараад ингээд байгаа зүйлийг мэдчихнэ. Ийм байна, тийм байна гэж мэдчихнэ. Мэдэрнэ гэдэг бол харагдахгүй байгаа зүйлийг мэдэрнэ. Одоо нөгөө би ингээд байгаа юм байна гэдэг энэ мэдрэхүү гэсэн үг. Тэгэхээр тэрийг л одоо энэ хүүхэд байхаас нь ахуулаад хөгжүүлчих юм бол тийм ээ. Хөгжих шаардлагатай байд юм байна угаасаа зайлшгүй. Зарим айл гэрийн хүмүүжил хүүхэд сайтай хүүхэдтэй байдаг тийм ээ. Гэрийн хүмүүжил сайтай. Ямар гэрийн хүмүүжил сайтай юм бэ гэж ярьдаг. Ямар хүн чанар сайтай юм бэ гэдэгтэй холбогдно. Гэрийн хүмүүжил сайтай гэж байгаа бол хүн чанартай холбогдно. Хүн чанартай холбогдож байгаа бол эгоны тийм бас нэг тэр одоо би гэдэг үзлээс бол харьцангуй татагдах тий. За энэ чинь бас болохгүй шүү тий. Бас өөрийн гэсэн хүн чанарыг одоо харуулах тий. Биеийг айл нэг одоо өөрийгөө болсон болоогоо дөвөөлгөөл үн ч юм уу худлаа ч юм уу дөвөөлгөөл тий. Нэг л их л одоо чаддаг мэддэг худлаа хүний дүрд тоглоол тэгэл чадаад байгаа нь үнэхээр гараад байгаа мó гэхээр болохгүй байна тий. Энэ чинь энэ олон хүний амьдрал бүхэл бүтэн нэг төрлөөр нь ингээд тоглоо суугаад иж болд юм уу. Тэгэл би одоо чаддаг би л мэддэг гэл одоо тий төмнийг удирдах гэж оролдоно. Өөрийгөө удирдах чадчихэв нү? Өөрийн эгоогоо багасгах нү? Зогсоож чадчихэв нү? Өөрийгөө одоо мэдэрж гинүү гэдэг дээр чинь тогтно шүү дээ. Тий? Мэдэрнэ гэдэг чинь бол 6 дахь 7 дахь мэдрэхүй. Зөв. За энэ хүн нарциссист шинж буюу эго эмгэг болох сэтгцийн эмгэгийн талаар яриул энэ чи бүр сэтгцийн эмгэг болт юм биш үү? Тэглгүй яа тий энэ чинь нөгөө удаан амтэр тарих толгой уурган дээрээ байгаад нөгөө хитрхи их мэдлэг цуглуулад ирэхлээр хүн чинь сэтгцийн асуудалтай болно шүү дээ. Мэдлэг өөрөө бид нар одоо энэ хороодлохын бүх зүйлийг мэднэ гэж бодож байгаа байхгүй юу? Хүн хэрэгтэй зүйлээ л мэдэх хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй зүйлийг. Тийм ээ одоо би ер нь бол яаж амьдрах, юуны төлөө явах юм те? Юу надад хэрэгтэй юм? Би одоо тэр хэрэгтэй мэдлэгээрээ яаж одоо тэрхэн хоол ундаа тэр эхнийхээ 1 2 дахь үе таалгыг ер нь яаж нээж амьдрах юм бэ? Түүнээс биш ингээл олдсон болгоныг л одоо толгоороо хийгээд байдаг те. Тэгэл тэрэн дээрээ маш дүгнэлт өгөөл ердөөсөө л ийм байдаг.
Ерөөсөө л тийм байдаг. Хэрвээ энэ хорвоо дэлхийд байдаг байдгүй гэж байхгүй. Байж байгаа юм шиг боловч байхгүй байх нь бас үнэ. Байхгүй юм шиг боловч байгаа нь бас үнэ. Нар гараад ирвэл байж идэг штэ. Нар жаргачвал байхгүй л болчихдээ штэ. Тэрэндээ л адилхан бүх зүйл дандаа харьцангуйдаар явагддаг. Тийм тэгэхээр хит их удаан ягшмал, хит их удаан үхмэл тийм ээ. Хит их удаан мэдлэг цуглуулад ирээ. Та нар зүгээр ингээ амьдрал дээр хараарай. Зүгээр л нэг олон жил одоо шинжлэх ухаанаар явцсан хүмүүсийг та нар хараарай. Зүрх сэтгэлгүй шинжлэх ухаан бол харгас гэж нэг үг байна тийм ээ. Харгас гэдэг чи юу вэ? Нацист шинж биш юм уу? Тийм ээ. Тэр юу нь яагаад харгислаад байгаа? Тэгээд тэр зүрх сэтгэл нь хайцсан. Тийм ээ. Тэгэхээр бол тарих толгой уураг дээр хэтэрхий их удаан байгаад хэтэрхий их эготод бие л мэддэг, бие л чаддаг, бие л бүгдийг төхнүүлдэг, бие л болгодог, бие л одоо ингээд гэх юм бол нөгөө одоо харгас хэрцгий нэг бусдыг тийм бид нар чинь биегээс одоо бид рүү шилжих хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дэлхийд чинь ганцхан нэг хүн биегээл амьдрдаггүй. Энэ хүний хажуугаар өчтөчнөөн тэрбум хүмүүс амьдарч байна. Өчтөчнөөн 100 сая хүмүүс амьдарч байна. Ганцхан хүний онол монол дээр амьдрал бол тогтохгүй шүү дээ. Энэ чинь хорвоо дэлхийн бүх өнгө өөр. Ногоон өнгө гэтэл хичнээн 100 мянган ногооноор ахиж задардаг. Тэгэхээр би яг өнөөдөр тантай энэ сэдвээр ярилцсан гэдгсэн чинь надаа яг энэ сошиал дээр явж байсан юм 2 пост санаанд орж ирсэн л дээ. Нэг нь болохоор зэрэг одоо 80 гарцсан одоо нагц захынхаа талаар хүн ингэ бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь юу байсан бэ гэсэн чинь гэртээ ороод ирсэн чинь ингээд нөгөө өвөө чинь бүр ингээд мэгштэл уйлаа сууж ин гинэ. Тэгээ яасан бэ юу болов яав юу гэдгсэн чинь энэ ерөнхийлөгч манай Монгол Ардын намыг тараана гэж ингээд тий. Тэгээд тэр хүн болохоор зэрэг ахтаа нөгөө нэг зүгээр тоглоом шоглоом маягаар л юу яатсан байл та нэг онгоо яриад өгсөн байна. Одоо анх Монгол Ардын намыг байгуулж авах үед нөгөө Сүхбаатар эднэр л нэг лам дээр очиж асуусан чинь 100 жилийнхаа ой дээр танаа нам тарна гэд хэлсэн гэд хэлцсэн юм байна. Тэрэнд нь ингээд тэгтээ тэр хүн одоо 80 гарцсан өвөө те нам тарна гэдэг сургаар бүр ингээд уйлж штэ те. Тэгэхээр энэ бол бүр ингээд айгүй хитгэл үнэмшил байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг те. Тэгээд ийм бото ийм хөвшмөл юу гэмдэ одоо ингээд яг ийм нэг үзэл бодолд ингээд баригдсан байгаа хүн одоо жишээлбэл энэ би одоо эгото байгаад байна уу тий гэдэг нэг ухамсарын төвшин өөр шат дахиад тэгээд дээрэс нь одоо тэр нөгөө мэдрэмхүүгээрээ тэр 6 дахь 7 дахь мэдрэмжээрээ ингэж өөрийгөө мэдрэх ер нь бол байх уу гэж би бас асуумаар. Нөгөөх нь болохоор зэрэг одоо манай нөгөө нэг 50 60-аад насны хүмүүс маань 60-аас дээш насныхаа маань вакцинд хамрагдах чинь л да. Тэгээд битүү оочор байна гэдэг. Тэгэнгүүт энэ тэрийг бас хүн өмөрч битсэн байна. Юу гэж өмөрсөн бэ гэвэл энэ хүмүүсийг бити буруутгаа наад хүмүүс чинь ингээд одоо тэг картныхаа талах юунд ингээ оочрлоод махандаа оочрлоод сүүндээ оочрлоод ингээд алдцаад ингээд сурцсан. Тэгээд өлсөж ядарч зүдэрч зовж явж ээж өнөөдрийн энэ түүчэнд биднийг хүргэсэн өр хүүхдүүдийнхаа төлөө ингээд явж байгаа. Тэгэхээр энэ одоо ийм байдлаар ингээд насаараа байцсан хүмүүс ер нь бол өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү утгаар. Тэгэхээр ер нь нөгөө нэг яг эготой хүн гэл ярьж байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь зүгээр ийм хитрхи ингээд бүр яг бүх юм ингээд хөвшмөл юмд баригдсан хүмүүсийн тайцгнаас гарч чадах болов. Сайн нөгөө нэг намын хүмүүс гарч ирэл нэг те манай намыг одоо ингээл одоо буулгах гэж ингээл би ч одоо улс төр мэдхгүй л те тэгэл тэрийг хараал бодчихлоо. Хүн нас нь ингээд хөгшөрсөн ч гэсэн тийм ээ. Дотор ухаан одоо хөгжихгүй юм да. Ерөөсөө ухамсарын цар хүрээ ерөөсөө өсөж байжаагүй нялх балчраараа хിവэрээ байгаа байхгүй юу. Тэгэхээр нам гэдэг одоо тэр ингээд тэг үзэл сурталт ингээд бүр итгэцэн. Тэгсэн хэрнээсээ тэн дотор чинь залуу хүн байхгүй байгаа. Дандаа настай хүмүүс байна. Настай мөртлөөсөө ингээд одоо өвгөрөөд өтлөөд хөгшөрсөн хэрнээсээ дотор ухаан ба балчраараа няв нялхаараа цосгож байгаа байхгүй юу. Тэрэндээ л адилхан тийм ээ. Одоо 80 90 хүрсэн өвгөн хүн манай намд их чинь гэдэг уйлаа суужна гэдэг бол одоо хүн бол одоо юу гэж хэлдэг тийм ээ. Одоо хитрхи их юмд уягдах, дэндүүх одоо нөгөө програмчлах. Дэндүүх намчлах, дэнжүүх одоо шашинлаг байх те. Тэр үзэлдээ бүр ингээд нөгөө нэвчсэн. Ерөөсөө нөгөө ертөнцийг юм өнгөтэй гэрэлтэй задгаагаар харж чадаагүй. Хорвоо дэлхийд ингээл харал да бүх одон мич бүгдээрээ задгаа штэ. Энэ дотор хайрцаг алга байгаа бидтэй. Тэгээд тэр бид нар чи одоо ингээл ертөнцийн жамаар л ингээл нэг нэгээр цугаал явж таашаа явдаг. Намын деважн руу явах юм уу, намын там руу явах юм уу тийм юм байхгүй штэ. Тийм тэгэхээр бол одоо бол өсөж торноогүй байгаа нь бол яг хөө бидний нөгөө
одоо ухамсар сэрээгүй байгаатаа тийм ээ ухамсарлаж чадаагүй байгаатаа энэ одоо эртний хүмүүс тийм одоо манай ээж эмээ өвөө одоо юу гэдгийг тийм ээ бид нарыг бодох юм бол ахмад хүмүүс чи үед бол энэ ингээд хүн ерөөсөө энэ одоо дотроо асар их агуу хүчийг агуулж идэм байна. Хүн намтай намгүй тий одоо таатай бийгүү тий ингээ хорвоод л хэдэр хүн ганцаараа буцдаг юм байна. Энд ирж явах хугацаанд хүн эгоны маш олон үүдийг нээгээд тэр үүдээ ялаж гараад цаана нь оргүй хоосон руу цаашаа явдаг юм байна гэдгийг ухаж ойлгож одоо үе гэж байна л да юмний тийм ээ. Тэгээд ухаж ойлгож мэддэг байсан тэр үе байсан бол тэгэл нам гайлуулах тийм боломжгүй л дээ. Тэг яг хөө тэгээд нөгөө үдчих мдээгүй болохоор л тэгэл дотор хүн өсөөгөө өсөлтгүй байна л гэсэн үг байхгүй тийм. Тийм. Тэгээ ер нь бол яг бид нар ч өөрсдөө одоо зорилго маань тийм ээ энд ирсэн зорилго маань бол одоо эго байхгүй байна гэдэг бол бас нэг талаараа эго өсөөгүй одоо нэг гай гэдэг бол тийм ээ тэр эхний 1 2 3хан үүд дээр гацсан байгаа хүмүүс бол монголчууд байгаа даахгүй нийтээрээ одоо би чаддаг юм байна эсвэл би чадахгүй бол яах вэ одоо би одоо тэгээд хүчрэхгүй бол яах вэ амьдралд одоо би одоо эндээс цаашаага одоо надад ингээд сайхан амьдрах боломж байхгүй бол яах вэ одоо би яах вэ гэд ингээд нэг энэ дээр гацсан ихэнх нь хэрвээ би чадна штэ одоо өстө нэрэ бүтээлгүй яах юм бэ гэж явна шүү гэд ингээд энэ бас эгоны 4 5 дахь үе рүүгээ бид орсонсон бол ордогсон бол те бас эгог ялах юм билэ ухаарах юм билэ за ерөөсө хэрэгтэй ирэхгүй баахаа эго нуран дээр үрлээ те одоо энэс би ерөн салъя гэд тэр яг салж байгаа үе бол ухаарал сэхэрлийн тэр гэгэрлийн үе рүү бол орох юм бэл. Тэгээд энэ шат болгоны хүн ерөөсө дайрдаг юм бэл. Түүнээс одоо ингээд ээжээс хүүхд гарчаал тэгээд шууд хөлд ордгоо штэ. Ээжээс хүүхд гарчаад заавалчгүй тийм ээ угжуулах хөхүүлэх мөлхөх те. Тэгээд одоо ааш харна те ээжтэйгээ одоо юу ядгийн хайр инэрл тэр нэгшил дасал те тэр болгонд ингээд өхөөрдөж инхрийлэх энэ болгонд хүн эгоны тэр одоо шат болгоны дамжаал цаашаа явж идэм байна л да. Биегээ мэдэрч яадаг гэсэн үг байхгүй юу тийм. Одоо бол бид нар яаж юм гэхээр би чадахгүй. Би ер нь одоо болохгүй л ах та гэдэг энэ хүмүүсийн нийтлэг те байдал нь ингээд нэг дорой байгаа учраас хин хинэндээ бууж өгөхгүй хин хин нь одоо өөрөө нэг жоохон шүмжлэх юм бол ингээд л станаар наана них мундаг соёлтой хүн ингээл одоо те ингээл бие барьж байгаа нь цаана олстой чамайг та гэлтэй нэг ийм байдал. Тэгэхээр энэ бол нөгөө ердөөсөө өөрийнх нь дотор өсөлт байхгүй. Гадна талын нөгөө тархины уурганы хөгжил нь ерөөсөө хүний цар хүрээд одоо өсгдөг юм байна. Зүгээр хүн бол тархи урган дээр байхаар яаж тэтэ ингээд юмаа цээжилдэг юм байна. 2 3 хил 10 хил сурдсан юм байна те. Тэгэл одоо хичнээн олон мэрэгжлүүдийг эзэмшдэг юм байна. Тэгэл наслан штэ. Нас нэг үтгэд 50 1 60 70 хүрнэ те. Гэтэл нэг үтгэд 80 90 хүртэл нөгөө мэдлгүүд одоо аваад өгөх юм уу хайчих юм. Тэр олон мэдлэгийг яах юм. Энэ жилсэн зориг одоо юу болж чинь те. Тэгэхээр 80 90 хүрлээ ямар ч мэдлэг өөрт хэрэггүй болно. Явлаа эндээс юу хэрэгтэй байх вэ? Тэгэхээр эндээс явж байгаа хүн яагаад намааг гэж нам маань ингээд одоо байхгүй болчлоо гэхээс уйлахаас илүү өөрийн дотоод ертөнц дотоод хүмүүнээсээ өөрийгөө одоо голж одоо гоморхож уйлж байгаа тэр мэдрэмж шүү дээ. Яг үндэ бол та гадна талд нөгөө дарахын тулд эготдаг байхгүй юу? Манай нам ингэж штэ гэж. Түүнээс биш яг дотооддоо нөгөө дотор хүмүүн өсөөгүй болохоор дотроосоо гоморхол төрдөг. Жимэн даанч явда өдийн насалт юу хийвдээ. Хүн сурж мэдэх эготой байсан ч гэсэн тийм ээ. Өшөө энэ талтай өөрийнхөө тэр одоо би байгаа ч гэсэн үнэн боловч байхгүйнээс үнэн юм гэдэг эгог бас хөгжүүлэх хэрэгтэй юм лээ. Тийм учраас энэ өсвөр наснд бага наснд тийм ээ балчир наснд энэ одоо 2 програмыг хоёул ингээд оруулж иж хүн энэ одоо бидний амьдраад байгаа энэ их орон улс орн тийм ээ энэ хувь хүн өөрөө хөгжлийн нэлээд өндөр түвшин рүү явцгаана. Амар болно. Би гэлэг атаал. Би станараа медаль авмаар байна. Би станараа усад хэдэн жил ажилласан. Би станараа тим хилтэй устаа тим хүн байгаа юм. Гэхээсээ илүү за хүний төлөө юу хийвэл зүгээр байх вэ? Ирсэн зорилго маань юу вэ? Яаж бусдад нөлөөлчих вэ? Нөлөөлөхдөө би хүмүүс тарихтаа одоо тэ нөгөө хятад бордоо авсаар тарихгүй штэ. Тэр эго байхгүй байсан мэл тэ. Би баяжиг гэсэн эго байхгүй байсан мэл гэхгүй штэ. За хүнд хэрэгтэй л юм хий. Тийм ээ. Энэ одоо хүмүүсийг тарихтаа одоо чадлаараа л одоо бордын ивэ гэдэг тэр байгалийн бордоо тийм ээ. Одоо тэр бууц одоо юу гарч ордоод идэгин тгийч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ингээд нэг бусдын тусын тулд
байж ич эгот чиж тийм ээ. Яг хүн өөрийнхөө яг зам мөр, зөв зам мөр тэр бие байхгүйроо шилжихэд бол ойрхон очно. Тэр нинжин сэтгэлийн давтамж долгион гэдэг бол тэр бие байхгүй долгионыг бол өдөөж идэг. Тэ? Тэгэхээр одоо нэмжин сэтгэлийнхаа давтамж долгионыг сэрээгийн тулд одоо мэдээж бас бясалгал хийх нөлөөлөх бах тийм яг шаа. Ердөөсөө биш тэ түрүү хоёлаа эхлээл ярьсан тэ. Сургууль хоёр зүйлийг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй юм а гэж. Нэгэн тал нь болохоор тэр арга ухааны хил ус одоо юу гэдгийг. А нөгөө тал нь болохоор тэр бэлэг ухааны тэ бэлгүүн чанар буюу тэр дотоод ухамсарын аргачлалыг сургаж чадах юм бол бид нар за тэгэл та гайхамшигтай сайхан амьдрах боломжтой. Тийм учраас бол дотоод чандын тэр ухааны сурна гэдэг бэлэг ухааны сургалт гэдэг бол өөрөө дотгошоогоо орж өөрийгөө анирдах, дотгошоогоо орж өөрийнхөө дотоод ертөнцийг нээхийг л одоо бэлэг ухааны чандын сургалт одоо суралцах уу гэж нэрлэдэг байгаа байхгүй. Би тэгээ түрүүчийн 7 хоногт бас нэг орсон би ч гэсэн эмэгтэй хүний нэвтрүүлгийн маань зочин 24-т залуу байсан л да. Тэгсэн мөртлөө сэтгэл зүйч тэгээд хятадд төгсөөд ирсэн гээд тэгээд айгүй мундаг залуу байсан. Тэгээд надад тэр залуутай ярилцаа сууж байхад одоо манай үеийн залуучууд шал өөр болцсон штэ гэж ирж байгаа л тий. Тэгээд одоо энэ архины хамааралтай гэр бүл дадаа сэтгэл зүйн зөвлөгөө авах гээд ирж байгаа хүмүүс бол одоо дандаа одоо манай үеийнхэн л байгаа даа гин л тий. Ер нь бол тий ер нь л бол тийм байдаг. Тэгээд одоо манай үеийн залуучууд бол айгүй өөр болцсон гэдэг. Ядад айгүй тийм гоё гэрэл гэгээтэй шинэ үе ирж байгаа юм шиг санагцсан. Тэгээд нэрээ одоо манай хүүхдүүд нар чинь ингээд айгүй өөр юм сонсож тий одоо бидний одоо жишээлбэл юм бясалгал ийм юм одоо юу ч сургаггүй байсан шүү дээ. Ер нь бол тэгэхээр айгүй юм гоё шинэ нийгэм ингээд давлгаалаад одоо шинэ хүмүүс гэхлээр нэг шинэ шал өөр ертөнц давлгаалж орж ирэх гэж байгаа юм шиг надад зүгээр тийм гоё санагдсан. Тэгээд сонсож байгаа авж байгаа мэдээлүүд нь ч гэсэн бас гоё болж штэ. Харин одоо хаанаас хинээс ямар замаар ямар зөв мэдээлэл олж авах гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй болчиход байна тийм ээ. Ер нь айгуу. Тэгээд цаг цагаараа байдгүй штэ цахилдаг хөрөө байхгүй гэх тэ. Тэгэхээр шинэ л бол шинэ штэ. Одоо жишээл бидний хүүхдүүд бидний жоохон бахад манай ээж аав бяцлал гэж хийдэг байхад бид ер нь бяцлалын тухай сонсоочгүй, үзээчгүй, хараачгүй. Гэтэл манай хүүхдүүд бие бяцлал хийдэг те бид нар бяцлал хийдэг учраас өсөлтөөл бяцлал гэдгийг сонсоод мэдээд өссөн те. Гэтэл бид нарыг нөгөө залуу байхад одоо анхны хүүхдүүд маань өсөж яхад дөнгөж одоо хөл дорол явж яхад зах зээл эхлээл баяжин барина гээл те одоо лоозон зургатаар ингээл бахан юм яваал уус ухаал те ингээл одоо алт эрдэнэ сарил бараг л одоо тэр хүүхдүүд бол 90-ад оны хүүхдүүд бол алт гэж хэлд орсон байх хэлс орсон гэхэд бол бараг үгүйсэхгүй мөнгө компани захирал гэж хэлд орж исэн бараг байх. Гэтэл 2000 оны хүүхдүүдийн хувьд болохоор тэдний юм үзээд нүд тайлцсан те. Тэр нэг сонирн биш байгаа байхгүй. Тэр нэг одоо алт маалт гээл те нэг компани захирал мөлөө юу вэ мэ гээл те. 90-ад оны хүүхд чинь дэлгүүрт юуч байхгүй те. Тэгээд одоо шинэ шоколад ирэхээр авч амсаж үз иддэг тийм байсан шүү дээ. Одоо бол юу энэ дэлгүүрээр дүүрэн шоколад чихэр байна те. Тэр нэг сонирн биш болсон. Тэгэхээр цаг бол цагтаал цагийн цагаараа байдаг өгчээр те. Тэгээд өшөө илүү сайхан гэгээлэг өшөө илүү сайхан одоо үе ирж байна. Тэгээд бас их гоё мэдээ сонссон л да би 2050 он гэхэд одоо хүний хөгжлийн индексээр аз жаргалын индексээр бол Монгол орн дэлхийд 10-т орно гэсэн нэг юм төсөл тийм ээ одоо явагдаж байгаа юм бэлээ. Тий тэгэхээр тэрийг ч гэсэн сонсож байгаа. Хизээ тэгэл аз жаргалын индексийн тухай ярьж ирсэн. Аз жаргал гэж ер нь бол тэг юу юм болоо аз жаргал гэж юу юм болоо гэл те. Архиугаад нэг хэсэг байж байгаагаа аз жаргалтай байна гэл те. Нэг шоунд ороод ингээл гарч ирсэн. Та сайхан жаргалчлаа шүү гэл. Нэг хэсэгтэн зүрийн аз жаргалд бол ингээд оёгдчихад байдаг байсан шүү дээ те. Одоо бол аз жаргал гэдэг чинь их том цар хүрээгээр ерөөсөө хүмүүс амьдарж байгаа энэ агшиндаа л одоо аз жаргалтай байдаг. Тэр боломжийг олохын тулд ингээ 2050 он хүртэл цаан чин надад төсөл ингээд гараад ирсэн юм. Тэгэхээр юм өөрөө цаанаасаа дандаа л одоо хөгжилтөө, дэвшилттэй тал руу одоо ирэл хийлж те одоо тэнцвэрийг бий болох гэж л хөгжиж байгаа. Угаасаа бүх зүйл. Тийм. Тэгэхээр бид ч гэсэн яг ийм сайхан цаг үед бас амьдарч байна. Тий. Харин тийм. За үзэж байгаа үзэгчдээс маш олон гой сэтгэлдлүүд орж ирж байна. За хөтлөгч зочин хоёртой болон сонсогч найзартай өдрийн мэндэ гэсэн байна. За баярлалаа анхаарал таваа тийм. Сайхан мэдээлэл өгдөг шүү. Дандаа маш их баярлалаа гэсэн байна. За сайхан мэдээлэл өгдөг багштай баярлалаа гэсэн байна. За ерөнхийдөө та хоёрын ярилцах цаг маань өндөрлөг тийш хандж байна. Тэгээд за бас сонсогчтой нөгөө мэдээлэл өргөх маягаар одоо
Таны онлайн сургалтаа ямар сургалтаа явагдаж байна? Ээжүүдийн сургалт маань дууссан уу? Хүүхдүүдийн сургалт руу орсон уу? Аав нарын сургалт хизээ эхлэх вэ тий? За тэгээд онлайнаар тантай холбогдоод бясалгал хий гэсэн сонирхолтой маш их хүмүүс байгаа. Тэгэхээр манай төвшин төрийн маань утас нь хэд илээ агшаа? 90 47 77. 90 47 77 90 47 77. За нэвтрүүлэг дууссаны дараа энэ утас руу холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. За тэгээ багш онлайн сургалтын хадгалт гарах мэдээллийг хүргэе. Онлайн сургалт өглөө орой 2, ажлын 5 өдөр өглөө 6:30-аас 7, орой 21-с 22 цагт явагдаж байгаа. Тэгээд гэр бүлийн онлайн сургалт гэж нэрлэдэг бид нар. Гэр бүлтэй гэртээ хийж байгаа учраас тийм ээ гэр дотор байгаа хэдэн ч хүн одоо дагаад хийж болохоор тийм симметрийн бяцлаглаа заагаад сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа. Тэгэхээр өдөр болгон уулзж байгаа учраас одоо илүү хурдтайгаар хөгжих сонирхолтой байгаа хүмүүст илүү хэрэгтэй байгаа. Ер нь бяцлаглыг ингээд хүн ганцаараа ихээр жоохон хөггүй байгаа гэдгийг удаад идэгин тийм. Тэгэхээр заалгаад, асуугаад, лавлаад ингээд цаашаа явах юм бол илүү хурдтай түргээ явцдаг. За тэр сургалт маань болохоор ажлын 5 өдөр явж байна. За ээжүүдийн сургалт болохоор корона одоо энэ карантинлцсан учраас эхлэегүй байгаа. Хүүхдийн сургалт бол явагдаад эхэлсэн. Сая бол 3 дахь удаагийнхаа хүүхдийн сургалтыг аваад одоо дундаа ороо явж байгаа. Аавуудын сургалт, ээжүүдийн сургалт болохоор эхлэегүй байгаа. Зөв. За ойлголаа. За хоёр мундаг гэгээлэг бүсгүйдээ баярлалаа гэсэн байна. За ингээд тунраа агштаас баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд ерөөсөө тэг бүгдээрээ л тийм ээ эго гэдэг зүйлээс хэд их эготох нь бол нэг тийм тааламжтай зүйл биш учраас болж өгвөл тийм ээ тархинаасаа зүрхүүгээ боох юм бол өөрийгөө ажиглана хүн. Өөрийгөө мэдэрнэ. Хитрхи их би ингэж эготоод байгаа юм байна. Хитрхи их өөрийгөө дөвөйлгээд байгаа юм байна. Хитрхи магтаал сонсох гэдэг байна те. Хитрхи нэг хоёр хүний хэлсэн үгэнд унаад уналтанд орчод байгаа юм байна гэдгийг ойлгож мэдэрнэ. Тийм учраас зүрхнээсээ тархинаасаа болж өгвөл зүгээр ингэж яриад сууж таа ч гэсэн тийм ээ зүрхэндээ төвлөрж сурцгаая бүгдээрээ тий. За баярлалаа. За өнөөдрийн өдрийн хөтөлбөрийн зурсны цаг нэвтрүүлгээр маань нийтийн даалгавар ухамсарыг сэргээх баярлалаа төвийн зөвлөх Тунраа агш маань оролцлоо. Архим сансартай цагбрын ядаг радио мэдээг үлсэн авч сонссны дараа 17 цаг 15 минутаас эрчүүдэй гэж нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Зочны цаг нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3.